Сургууль бүрт хөдөлмөрийн хичээл орж багшууд тэнд олон зүйлийг хийж сурдаг. Харин бэрхийн сургуульд сурагчдын жаншоор хийсэн бүтээлийг та харах боломжтой. Бэрхийн 12 жилийн сургуульд өөр ямар онцлогуд байгаа бол? Бэрхийн сургууль нь Монгол Улсын засгийн газрын 264 дугаар тогтоолоор 2014 оноос эхлэн 12 жилийн сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн юм. Сургуулийн захирлаар оюун гэрэл, сургуулийн менежерээр жаргал цэцэг, болор туяа, нийгмийн ажилтнаар алгерманаар ажиллаж 59 багш 589 сурагчтайгаар хичээлийн 2 байранд үйл ажиллагаагаа явуулж байв. Сургууль хамт олонний эхний зорилтод ажил нь эсэлтийн ерхий шалгалтын оноогоор аймагтаа манлайлдаг сургуулийн нэг болох. Үүндээч тэд хүрч 2015 болон 2017 онуудад эсэлтийн ерхий шалгалтын дундаж оноогоор 4 дугаар байранд 2018 оноос эхлэн тасралтгүй эхний 3-т ирмэлэгдэж 2017-оос 2023 он хүртэл 6 жил нийгмийн ухааны хичээлээр эсэлтийн ерхий шалгалтад 800 авчээ. Мөн 2013-аас 2025 онд математик, нийгмийн ухааны төрөлцсөн хичээлүүд болон байгалийн ухааны хичээлүүдээр багш нарын төрөлцсөн олимпиадад эхний 3 байрыг тасралтгүй эзлэж, мөн эдгээр хичээлүүдээр бэлтгэгдсэн сурагчид аймагтаа шагналт байранд шалгарсан амжилтуудыг үзүүлсэн юм. Энэ ажлыг авснаасаа хойш одоо ер нь миний хамгийн дотроо бодож исэн гол зорилго нэг бол сургалтын амжилт чанарыг их аймагтаа ер нь дээгүүр байранд оруулчихсан гэдэг юм одоо хүсэл байсан учраас энэ сурлагын амжилтыг сайжруулахын тулд нэгдүгürt бол сайн багш байх хэрэгтэй. Сайн багш байхад багшийн арга зүйг ажлын байран дээр байгаа багш нараа сайжруулах. Тэгээ өөрийнхөө сургууль дээр бас сайн багш нарынхаа тэргуун туршлагыг түгээх, одоо орос хэлний багш, физикийн багшийн одоо тэргуун туршлагыг аймгийнхаа хэмжээнд түгээх ийм ажлуудыг бас зохион байгуулж ирсэн. Хүмүүст бас урам зориг өгч ирсэн байхаа. Дээрээс нь маасаар нь хүүхдийг сургах дээр бас нэлээд анхаарал хандуулсан. Хоёрдугаарт нь бол материалын орчин байгаа. Манай сургуулийн бас материалын бааз нэлээд сайн байсан. Физик, хим гэдэг юм уу лабораториудыг нэлээд сайн байгуулсан. Тэгээд ирэхээр тэр лабораторид хүүхэд онлын мэдлэг үзэхээсээ гадна өөрсдөө хийж туршиж үзнэ гэдэг бол хүүхдүүдэд бол маш том одоо шинжлэх ухаанд орлох бас нэг үндэслэл болсон гэж ер нь боддог. 3-дугаарт нь бол мөн хүүхдийн итгэх санаачлага, дээрээс нь одоо нутаг орны удирдлага, шат шатны удирдлагууд, нутгийн зөвлөл, эцэгхийн зөвлөлүүдийн дэмжлэг бол маш их байсан. Одоо уурхачин клубын дасгалжуулагч багш Баяр сайхан багшийг авчирч волейболын спортыг одоо сургууль дээр хөгжүүлэх тэргуун туршлагын одоо түгэж ажлын байран дээр нь суралцуулж байсан. Тухайн үед эцэгхийн зөвлөлийн дарга байсан. Батүлэг одоо анхны сурын 2-3 хүүхдийг одоо аймагт авч явж сургалтанд сургаад эргүүлээд буцаагаад шагналдаа одоо итгэх санаачлагад оролцсон гэдгээр ном сум одоо шагнасан. Багш нараас гадна одоо авьяаслаг сайхан ажилчид бас байдаг. За энэ дээр бол Монгол улсын гоц мөргөн харваач, төмөн дөмбөрлөн шагаан харваан спортын, сурын харвааны спортын, Монгол улсын тод мөргөн цэвэлмаа. Тэгээд ийм сайхан хүмүүсээр бас спортыг заалгаж цааш нь одоо үндэсний өв соёлыг тээж түгээж байгаа бэрхийн хүүхдүүд бол бас их азтай. Энэхүү талбайг 2015 онд сургуулийн багш ажилчид өөрсдийн гараар бүтээжээ. Тэд энэхүү талбайд зориулан 30-ыг харьцах нь 30 болон 25-ыг харьцах нь 25 см-ийн харьцаатай нийт 8122 хавтанг хийсэн байна. Манай хичээлийн 1-р байрнаас уурхайн захиргаа хүртэл 100 м ил шугамтай байсан. Яг сургуулийн үүдний хүүхэд ордог хэсэг дээр бол халтаргаа уулгаа үүсгэл шугам задрах ийм эрсдлүүд байсан учраас эхний ээлжинд энэ ил шугамд далд хийх. Ил шугамд далд хийчих юм бол үүдний талбайгаа одоо миний хүүхэд байх үед энэ сургуулийн маань одоо үүдний талбай ямар байсан яг тэрэн шиг сайхан болгоно гэсэн хүсэл эрмэлзлээр мөн одоо энэ үүдний талбайн ажил явсан. Одоо 100 м ил шугамыг далд хийнэ гэдэг бол энэ хэр барагтай одоо мэрэгжлийн биш хүмүүсийн хувьд бол маш хүнд ажил байсан. Гадаа цас бударч хахад одоо гагнуураас босод бүх ажлыг л яг энэ хэдхэн хүний нуурн дээр одоо тэр гадна талын шугам тэр хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэхэд бол хэвээр манай ирчүүл үнэхээр мундаг ажилласан. Энэ шугамнууд дандаа дээгүүр нь гэж өндрийн хараалтанд хараж гардаг байсан шүү дээ. Тэгээд тэрнийд нь бол доош нь одоо далд бүгдийн далд болгоод тэгээд энэ доогоор энэ дээгүүр нь авчид энэ юугаа талбайгаа хийгээд
ингээд ийм гоё болгочихсон. Тэгээд тэнд бол ажиллаж исэн хүмүүс багш нар бол өглөө 4 цагт одоо хөгжим дуургаад сургуулийн гадаа нэг хавтан цутгах ажиллаа эхэлдэг. Мөн одоо үүдний тэр хавтангийн жор технологийн хүртэл өөрсдөө 4-5 янзаар цутгаж гаргаж исэн хүртэл одоо бодоход бол үнэхээр хөдөлмөрж орой болоход одоо эвэрсэн одоо араа жоохон хадсныг нь цааш нь хураадаг, борооноос хамгаалдаг гэдэг ингээд Энэ талбайч нь бол одоо бид 10 жил өнгөрчлөө шүү дээ. 10 жил болчихлоо шүү дээ. Ерөнхийдөө. Тэгэхээр 10 жилийн настай юмыг ингэ хийчихэд байгаа. Энэ чинь айгуул ахаад 5 жил удахад айгуул байж л байгаа. Дээрээс нь анх удаа одоо сургуулийнхаа юунд түүхэнд боловсролын эдлэл хэрэглэлийн музей гэдгийг бид нар одоо бас байгуулсан. Фото зургийн 200 зургийн үзэсгэлэн гэдгийг одоо сургуулийн түүхэн үзэсгэлэн юм хийсэн байгаа. Гэх мэтлэнгээр сургуулийн 60 жилийн ой өгцөн энэ ажилд бол гар бие оролцоогүй одоо тийм багш ажилтан гэж юу байхгүй. За энд бол би одоо жишээ нь дорж өгшөөгөө одоо юун төрөнөр одоо багштай баярлалаа талархснаа хэлмээр байна. 1999 онд Бэрхийн урхаан Орос мэргэжилтнүүд нутаг буцснаар Орос сургууль байсан энэхүү барилга манай хичээлийн 2 дугаар байр болон 2014 он хүртэл ашиглагдсан юм а. Харин 2014 онд 240 хүүхдийн зориулалттай хичээлийн 2 дугаар байр шинээр баригдан ашиглалтанд оржээ. Орос сургуулийн хичээлийн байрыг бол манай сургууль 1999 оноос эхлэн баг сургуулийн 2 дугаар байраар одоо тэр хичээлийн байрыг ашиглаж байгаа 12 оноос Совргийн компани улсын төсвөөр 711 сая төгрөгийн өртөгтэйгээр одоо 2 давхар 6 анги танхимтай 150 хүүхдийн хичээлийн барилгыг одоо барьж эхэлсэн. Ингээд 14 оны 11 сард бол аль биесээр одоо барилгын ашиглалтанд ингээ өгсөн байдаг юм аа. Шинэ одоо өргөтгөл баригдсанаар тэнд хүүхдүүд маань шилжин сурчиж одоо багангийн сурагчид маань 5 дахь орчинд бас хичээллэхийн нөхцөл бүрдсэн байгаа. Ашиглагдах боломжгүй болоод байсан хичээлийн 2 дугаар байрын спорт залыг 2014 онд багш ажилчдын тусламжтайгаар засварлаж ашиглалтанд оруулжээ. Баг сургуулийн маань одоо спорт зал бол тухайн үед ашиглалт байхгүй, цонхыг бүр бүтүүлээд модоор хадсан. Спорт залын тэр дээвэр мэвэр дотор байрны чинь дээвэр мэвэрүүд л өсөж гоождаг, бороо гоождаг, баран урагшсан. Тийм байшингууд руу ороод тэрнийгээ янзлсан шүү дээ. Ийм л одоо бүтээн байгуулдаг тэр үед энэ сургуульд хэрэгтэй хаана юу байна гэдгийг бүгдийг хийж гүйцэтгэж ирсэн. Багш хамт олон ажилчид тэр энэ гэхгүйгээр бүх хүн одоо тэрэнд гар бие оролцож одоо спорт залаа засаж хүүхдийнхээ одоо спортын сонгон дугуйлан хичээл орох юм орчин нөхцөлийг бүрдүүлж байлаа. Эрэгтэй багш ажилчид халуун лав, зуны халуунд одоо халуун лав цутгаад одоо тэрийг ингээд хийж исэн. Халуунтай тэр халуун хүйтэн гэдэг тэрнтэй уралдан хийж байгаа байхгүй хамгийн гол нь өдөр нь болохоор чинь 8-аар халуун болчихно. Тийм учраас өглөө маш эрт. Үүнээс хойш 2024 онд дахин иж бүрэн их засварт оруулснаар сургуулийн хэмжээнд 2 спорт зааланд үйл ажиллагаа явуулж спортын олон төрлөөр сурагчдыг бэлтгэж байна. Өнөөдөр манай сургууль бадминтоны спортоор улсдаа маш дээгүүрт үнэлэгддэг. Бас Батжаргал нэртэй 2 биеийн тамирын багш цуг ажилладаг байсан нь сонин тохиолдол байгааз. Биеийн тамирын багш Т Батжаргал нь бүхийн 4 төрлийн секцийг хичээлүүлж байсан бол биеийн тамирын багш Л Батжаргал нь сагсан бөмбөгөөс гадна сургууль шинээр бадминтоны секцийг хичээлүүлж эхэлжээ. Ингээд 2015-аас 2024 он хүртэл улсын чанартай тэмцээнээс 18 алт, 16 мөнгө, 20 хүрэл медалийг хүртэж Зүүн Азийн залуучуудын спортын наадам дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд бэлтгэсэн сурагчид улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Мөн багш Пүрэв Даш Цолмон нар сургуультай хөл бөмбөгийн спортыг дахин хөгжүүлж, бэрхийн сурагчид аймгийн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар байранд шалгараад байна. Боловсролын яамнаас авиас хөтөлбөр гэж хэрэгжүүлдэг байсан. За энэ авиас хөтөлбөрийн хүрээнд бол бид нэр сурагчдаа болон багш ажилтнуудынхаа авиасыг бас хөгжүүлэх юм ажлуудыг нэлээд зохион байгуулдаг байсан. Тэгээд одоо жишээ нь бол ардын дуу хөгжгийн чуулгын уртын дууны багш Гавьят Наслман багшийг урьж бас уртын дууны хүүхдүүдийг одоо сургаж байсан. Үндэсний хөгжмийн багш нарыг бас урьж авчирч үндэсний хөгжмийн
цөөхөлийг одоо бас сургууль дээр гаргаж ирсэн. Бэрхийн соёлын ордон бусад байгууллагуудтай хамтарсан, авьяаслаг иргэдтэй хамтарсан хүүхэд хөгжүүлэх ажлууд бас нэлээд олон төрөл байгаа. Мөн одоо хүүхэлдэйн жүжигийн анхны суурийг тавьж одоо бэрхэд бас хүүхэлдэйн сургууль дээр хүүхэлдэйн жүжигийн тайз бэлтгэж бид нар хүүхдүүдээрээ бас ингээд тоглуулж байсан. Бас одоо сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргадаг, аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд үзэсгэлэн гаргадаг ийм байсан нь бол хүүхдийг багшийг хөгжүүлэхэд маш их түлхэгцтэй хувь нэмэр болсон. За энэ дээр бол манайхаас уран хайчилбар уран биер дугуйлангийн хүүхдүүд явдаг байсан. За эндээс бүр онцолж одоо хэлэхэд бол жоншоор одоо бэлэг дурсгалын зүйл байгалийн гоё одоо зураг бүтээлүүдийг хийж одоо анх төгөөд дэлгэрүүлсэн дизайн технологийн багш Отгонбаяр өгшин сурагчдын бүтээлүүд бол бас их онцлог байсан. Сургуулийн хамт олонны гаргасан амжилтуудаас дурдвал зүүн бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын урлаг спортын наадамд тогтмол шагналт байрыг эзэлж 2021 онд хэрэгжсэн эко сургууль хөтөлбөрийн хүрээнд алт, мөнгө, хүрэл гэрээгээ ногоон түгийн эзэн болсон бахархам амжилтуудыг үзүүлжээ. Манай сургуулийн бас нэг одоо асуудал нь бол дотор байрны асуудал байсан. Дотор байрны тухайн үед бол дотор байрны хүүхдүүд Оросын сургуулийн хичээлийн байраар ашиглаж байсан. Тэр баамын барилгын нэг жигүүртэн дотор байрныхаа хүүхдүүдийг ингээ байрлуулад тэнд амьдардаг байсан. Тэгээд баамын барилга маань угаасаа дээврээсээ усгойжн, ханаасаа хүйтэн, чихтэй, мөвөнцөртөн, за цонхноосоо дулаалт ихтэй гэх мэтлэнгээр цаашаад ашиглах боломжгүй гэж мэргэжлийн хяналтын дүгнэлт одоо юм гарсан байгаа. Ийм дүгнэлт хийсэн учраас бид нар одоо дотор байрны барилгыг шинээр барих одоо цаашдын судалгааны ажлууд, зураг төслийн ажлуудыг эхэлсэн. Энэ ажил маань одоо 2020 онд 3 давхар 150 хүүхдийн дотор байр барьж тоглох сайхан орчинд хүүхдүүд маань одоо сургуультай ойрхон, дулаахан, тоглох ийм сайхан байртай болсноор хүүхдүүдийн маань бас тав тухтай орчинд амьдрах нөхцөл одоо хангагдаж өгсөн байдаг. Үе үеийн захирлууд шат чатны удирдлагуудын уйггүй хичээл зүтгэлийн үр дүнд 2014 онд бага сургуулийн өргөтгөлийн 2 давхар барилга, 2020 онд иж бүрэн дотор байрны 3 давхар барилгууд тус ашиглалтанд орсон юм а. Энэ томоохон төслүүд нь сургуулийн өмнө хоримтлагдаад байсан олон бэрхшээлүүдийг шийдвэрлэж, бэрхий сургуулийн материаллык байдал, хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, сургалтын стандартыг хангасан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн гайхамшигтай бүтээн байгуулалтууд болсон билээ. Хинтээ аймгийн Бэрх хотын Алтангац одонд ерөнхий боловсролын сургууль 2025-2026 оны хичээлийн жилд нийтдээ 50 гаруй багш ажилтан багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. Бага дунд ахлахангийн 20 бүлэгт 480 орчим сурагч нэг ээлжээр хичээлж байна. Манай сургуулийн хувьд хичээлийн 2 байртай мөн 150 хүүхдийн орны хүчин чадалтай дотор байртайгаар энэ хичээлийн жилд хичээлж байна. За хичээлийн байрны хувьд байгалийн ухааны кабинет, эрхтэй эмэгтэй технологийн кабинет, за мөн мэдээлэл зүйн кабинет, цахим ангитайгаар одоо хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манай хамт олон төрөлх сургуулийнхаа түүх 70 жилийн ог тохиолдуулан 70 бүтээл ажил төлөвлөсөн. За эдгээр ажлуудын томоохон нь гэвэл сургуулийнхаа хичээлийн төв байранд их засвар хийх ажил байлаа. За мөн хичээлийн төв байрны болон хичээлийн 2 дугаар байрны бүх анги танхимуудын ширээ сандлыг шинчлэх, ангийн телевиз, самбар, сурагчдын хувийн хэрэглээний шүүгийг шинчлэх зэрэг ажлуудыг эцэг эхчүүдийнхаа дэмжлэгтэйгээр болон төгсөгчид аймаг улсын орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр бүгдийг шинжилэн тогтворсон. 2024-өөс 2025 оны хичээлийн жил манай хамт олон бас багтаам амжилтуудыг гаргасан. Тухайлбал урлагийн хөгжүүлэх сургалтын сурагчид маань улс бүсийн тэмцээн уралдаанууд амжилттай оролцлоо. Мөн сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтоны спортоор хичээлдэг тамирчин сурагчид маань улс бүсийн чанартай тэмцээн уралдаануудад өндөр амжилтыг гаргасан байгаа. Мөн улс орон даяар зохион байгуулагдсан Масса олимпиадууд эслийн шалгалт манай хамт олон өндөр дүнтэйгээр шалгалтлаа. Тухайлбал эслийн шалгалт өгдөг 10 хичээлийн хэмжээс онооны дунджаараа Хинтээ аймагтаа 4-р байр эзэлсэн багтаам үндэстнээс үзүүлсэн байгаа. Бэрхийн 12 жилийн сургуулийн захирлаар Оюун Гэрэл, Бат Учрал, Цолмонбаатар, Батжаргал 2024 оноос Үлзий Баяр нар ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд манай сургууль нь төр нийгмийн олон зүтгэлтнүүд, эрдэмтэд, урлаг спортын шилдэгүүдийг сурган хүмүүжүүлж, хамт олонний хичээл зүтгэл, уйггүй хөдөлмөрийн дүнд 70 жилийн түүхийг амжилт бүтээлээр дүүрэн бичиж дүүргэжээ. За Монгол улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж 2021 оны 6 сарын 4-нд Монгол улсын ерөнхийлөгчийн 156 дугаар зарлагаар одоо манай сургуулийг Алтан гац содонгоор шагнасан төвхтэй. Ингэснээр манай сургууль Алтан гац содонд Бэрх хотын ерөнхий боловсролын сургууль болсон төвхтэй. Олон ясны хүүхдүүдийг нэг цул болгон нэгтгэж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрөх сургуулийн шин садан арга барил туршлагаар бид урагшилсаар сургуулийн маань олон жилийн түүхэн замнал, үе үеийн багш ажилчид, захирал удирдлагуудын уйггүй хөдөлмөр, чин үнэт зүтгэлийн үр дүн өнөөдөр төрийн дээд чагнал Алтан гац содон болон Бэрхийн сургуульд хүндэтгэн залгацсан юм а. Энэ эрхэм хүндэтгэл нь хамт олонний минь бахархал төдийгүй ирээдүйн замналд гэрэлтэх итгэл, урам зоригийн их булаг болон мөнхөрч байна. Бэрхийн сургуулийн 70 жилийн түүх бол номын хуудаснаа үлдэх тоо төдий биш юм. Энэ бол бидний үн цэн, бахархал, дурсамж, урам зориг бас амжилтын түүх. Бэрхийн сургуультай өнгөрүүлсэн бидний цаг хугацаа хизээж мартагдахгүй, хизээж хуучрахгүй. Харин ирэх жилүүдийн түүх бол хойч үеийг нэмэн бүтээх ирээдүй юм. Бидний сургуулийн түүх үргэлжилсээр